За санаад лаборатори ажил 12. За энэ ажлыг хэмжихэд бол хавчарыг аваад за усыг гоож болно. За энэ үйлдэлийг болохоор 5 минут орчим хийн. За 5 минутаар хийж байгаа нь яаж нэг гэх юм бол энэ шилэн саунд байгаа ус болон тэр цаана капиллар хоолойд байгаа ус хоёрын зөрүү үсээ тогтворчхыг хүлээж байгаа юм. За тэгээд тогтворсны дараа бүгдээрээ хэмжлээ юм. За. За 5 минут орчим болсон байна. За энэ үед болохоор хангалттай хэмжээний төвчний зөрүү үссэн тогтворцсон байгаа гэж үзээд. За тэгээ энэ үед бүгдээрээ мензуркээрээ тодорхой хэмжээний эзлэгүүнтэй ус тосно. За тэр үед хугацаа нь хэд болох вэ? Тэрнийг байна. За ингээд энэ ч хугацаа явж байна. Анж ус тусч байна тий. За одоо ингээд ус маань гоёж чинь тийм үү. За тэгэхээр одоо бүгдээрээ 50 мл ус тосоход хэр хугацаа зарцуулж байна гэдэг нь одоо хэмжээ. За 50 дээр ирэхээр нь хугацаагаа зогсооно. За зогсоолоо. За тэгэхээр ингээ хэмжилт маань ерөнхийдөө ингээ болж байна. За тэгээд хэмжсэн хугацаагаа хэмжилтийн үснэгтэн дээрээ Т хугацаан дээрээ тавиад эзлэгүүн дээр нь 50 мл дээрээ тавиад H гэдэг дээр нь энэ капилляр хоолойдох төвчний зөрүү болон саунд усны төвчний зөрүү хоёрын зөрүүд байна.